одоо агарын чанар дээрээс ганцхан бид нар утааг хараад байгаа байхгүй. Хамгийн аюултай зүйл нь бензинд явж идэг. Нөгөө актон сайжруулсан хөлөх бензинүүд те энэ бензинийг нэг хэсэг шуугж байгаа л орхисон шүү дээ. Энийг дахиад сольжлаа, дахиад стандартын одоо те мэдээлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага энийг чанарын шалгалт байгаа мó. Дахиад хууль батлаа тэрийг нөгөө муу стандартаар дахиад баталсан. Тэр бензинээс бид нар жигэн хавдар гэдэг тэр эмчээ ерөөхдөө авч байгаа гэсэн хамгийн аюултай юмнууд. Тэгэхээр энэ жижиг үйл ажиллагаануудыг ерөөсөө энэ хорон маань өөрөө нэгдүгээр сэтгэлгүй байна, эзэн биегүй байна. Тэгээд нөгөө зөв сонгон шалгаруулалт нь явахгүй байгаа байхгүй. Яаж мөнгөнүүд одоо батлагдаж байна вэ гэхээр за одоо чи бататар ингээд те одоо юу гэдэг чи миний таньдаг наа. За одоо энэ одоо компанид нь одоо нэг төлсөнд нөгчөө. Эний мөнгө баталчээ. За энэ ерөөсөө зөв юм шиг байна гингөтл нөгөө гişүүд ингээ гараа өргөчдөг ийм л байдал яваад байгаа байхгүй. Яг энэ зөв юм олон улсын туршлага нь яаж өмнө нь сайн муу алдаа туршлага нь юу байсан ингээ тэгээ нөгөө мэрэгчлэнүүдийнхэн дуу хоолой тэн дотор байдаггүй. Орчны багшлын үндэсний ороо чинь баах ингээд хуучин дэд сайдуудаас одоо сайдууд болсон. Тэр сайдууд яамныхаа уртх ажиллаа барахгүй байгаа штэ. Дандаа их хурлын гишүүд, их хурлынхаа гишүүний ажлыг хийж барахгүй хүмүүсүүд яамны гишүүний ажлаа барахгүй. Тэгээд энэ ажлыг яаж хийж чадах юм? Тэгээд энэ манаагаас тавьж байгаа шаардлага дээр орж иж чинь гэхээр орчны багшлыг бууруулах үндэсний хороон дээр 3-1 бүрэлдэхүүнд нь хөндлөнгийн хараад судлаачдыг оруулаач гэдэг хүсэлтийг бид нар жилийн өмнө одоо хороонд тавьсан одоо шийдэгдэг.